Сайн байцгаана уу энэ маань. Өнөөдөр Ash Wednesday. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр Иесус Христ яг цогцлогдохоос 40 оны өмнө бид нар байж байгаа гэсэн. Тэгэхээр энэ үед олон сүмж болгон мацаг барьж хам залбирлаа нэгддэг тийм үе бол байгаа. Тэгэхээр энэ таньгүй подкастыг дараа сонсож байгаа бол бити гайхаараа. Харин өнөөдөр сонсож байгаа бол та бүхэн бас залбирлалтаас нэгдэж бас болно шүү гэж уриалмаар байна. Тэгээд өөрийнхөө хийдэг байгаа. Манай нэг мэрэгч минь юу гэж хэлсэн бэхээр би хаана тийм сайнгүй болохоор өдөрт одоо нэг өдөр хөнгөн мацагтаа, нэг өдөр мах идэхгүй ч юм уу, нэг өдөр гурал идэхгүй, нэг өдөр шоколад идэхгүй, нэг өдөр кофе уухгүй гэх мэтлэн барьж байгаа би 40 оныхаа мацгийг дуусгандаа гэж ярьж байсан. Тэгэхээр ер нь бол бурхан зөвшөөрөөд хамт бол хийдэг байгаа. Энэ үеэр бол маш их тийм бас дайралтууд болох магадлал ихтэй байдаг. Тийм учраас мацаг барилтаа явах нь бол бас зүгээр. Заавалчгүй мацаг барих гэж би уриалж байгаа юм биш. Гэхдээ тэгдэг шүү гэж зур мэдээлэл нартай хэлж байгаа. Тэгэхээр энэ үед бас цөмч болгонууд бас яг энэ тухайн үед маш их ишлүүдийг бол гаргасан байдаг. Тэгэхээр дараагийн 40 өдрийн турш гаргаж өгсөн ишлийн дагуу тэгээд би подкаст хийгээд явъя гэж бодож байна. Тэгэхээр Исая 53:2. Тэгээ энэ цаг үе мөчид ер нь болж игэл та өөртөө биш яг Иесус Христээр төвлөрдөг тийм цаг байгаа. Учир нь тэр түүний өмнө ялах нахаа мэд хуурай газаас гарсан үндэслэл тургасан. Түүнд хэлбэр дүрс цог жавхлан байхгүй. Бид түүнийг харъя гэсэн чи бидний анхаарлыг татгуус дүр төрх алга. Тэр үзэн ядагдаж хүмүүсээр орхигдов. Тэр уу гашууны хүн бөгөөд өвчин зовлог мэдсэн. Бид нүрээ түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж бид түүнийг хүндэтгээгүй. Үнэхээр тэр бидний өвчнийг өөртөө тээж бидний уу гашууг даав. Харин бид түүнийг бурханд яллагдаж цогдож зовсон гэж бодов. Тэгэхээр үнэхээр гэвч тэр бидний нүглийн төлөө хатагдан бидний гмийн төлөө бицарчээ. Бидний амар амгалангийн төлөө түүн дээр гисгээл бууж түүний шарахаар бид итгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэд төрж хүмүр өөрийн замаар яв. Харин эзэн бидний гмийг бүгдийг нь түүнд тохов. Тэгэхээр бид нар үнэхээр хонь мэд төрж замдаа өөртөө замаар явдаг л та. Энэ хэдий тийм боловч эзний нэгүсэл байгаа учраас бидний бүх гим нүглийг гэж байгаа байхгүй. Бидний гим нүглийг түүнд тохов. Үнэхээр Иесус Христ тогтсон маа. Тэр тамлагдсан зовсон боловч амаа нээсэнгүй. Алдагдахаар хөтлөгдөх хург мэд харах хэрэгчээ мөн дуурахгүй хонш шиг тэр амаа нээсэнгүй. Хавчлах шүүх түүнийг аваад явлаа гэж. Тэгэхээр энэ дээр үнэхээр эзэн им нүглийг тоохын тулд үнэхээр Иесус Христийг үнэхээр зовоосон. Тэгэд энэ болохоор эзний хүслээр болсон байгаа. Тийм учраас одоо энэ хүн гим нүгэлтэдээ зовж байна гэж үзэж болохгүй. Бол Иесус Христ ганц ч гим нүгэл байхгүйсэн. Тэр үнэхээр гимгүй байсан. Тэрсэн ч гэсэн үнэхээр зовлон тогтсон байгаа. Гэтэ тэр зовлон бол бидний өвчин зовлон тохоод явсан байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээр мэдээж дэлхийн хэмжээний зовлон янз бүрийн мөс байгаа. Янз бүрийн асуудлууд болж л таараа. Тэгэхээр заримдаа үнэхээр эзэн зовлон дундуур гаргаж биднийг хурцлж яадаг байгаа. Заримдаа хүмүүсийн зүрхийг хатуургуул, зөөлрүүлж танд хичээл заадаг байгаа. Танд ямар нэгэн хичээл заавал хүмүүс рүү битгий хараараа, өөрлөгөө хараараа. Харин заримдаа зүгээр л аяндаа болдог зүйл байгаа. Жишээлбэл одоо манай гэрт хулгай орж исэн хараа буян айлууд бүгдээр хулгаад юм алдсан. Тэр нь би гим нүгэлтэй учраас хулгаад юм алдсан биш. Зүгээр л тэр үед яг болсон байгаа. Тэр харин үнэхээр гим нүгэлтэд зовж байгаа бол аяндаа та өөр мэддэг. Тэгэхээр заримдаа зовлон зүгээр л болдог. Жишээлбэл үнэхээр агаарын бохирдол байгаа бол та хүссэн хүсээгүй гимтэй гим хийсэн эгүүг агаарын бохирдол таны уушгинд орно. Тухайн газар нутгаар байгаа сүнслэг зүйл танд яг үлээ заавал нөлөөлж таарна. Болгож байгаа ирээдүйн болгож байгаа үйл ажиллагааг хараад бас түрүү дайрдаг зүйл байгаа. Жишээл нэгдсэн ч болгон ч нэгдсэн юм хийх гэж явах үед ив нэгдлөөр дайрах тохиолдол бас байж болно. Гэхдээ тэр тохиолдолд хүчтэй хамтдаа хүчтэй байдаг. Тэгэхээр хамгийн гол нь анхаарлаа Иесус рүү төвлөрүүлэх ёстой. Яагаад гэвэл тэр үзэн ядаж хүмүүсээр орхигдож байгаа. Бид нар үнэхээр Иесус Христийг цовдлогдох үед нь бүх шамдрын тараа явж байгаа. Тэгээд тэр үнэхээр бидний уу гашууны хүн бөгөөд өвчин зовлон мэдсэн тэр өөрөө тиссэн байгаа. Тэр үзэн ядаж хүмүүс нь Петр хүртүүнээс 3-5 ургаж байсан. Тэгээд үнэхээр бидний өвчнийг өөртөө дэж бидний уу гашууг даасан байгаа Иесус Христ. Тэгэхээр анхаарлаа Иесус дээр үнэхээр та тавиараа. Энэ цагт өчид Иесус таны төлөө юу хийсэн бэ? Бурхан ямар юм хийсэн бэ? Цорын ганц хүүгээ бидний төлөө өгсөн гэдэг дээр анхаарлаа үнэхээр тавиац гэж хүсэж байна. Тэгээд тэр үнэхээр Бурханд яллагдаж цогдож зовсон байгаа. Хичнээн хүмүүс тэрийг ялж байгаа юм шиг харсан боловч
яг үнэндээ тэр бурханд ялагдаж, цохигдож зовсон байгаа. Тэгээ бидний нүглийн төлөө хатгагдсан. Тэгэхээр Иесус Христэд үнэхээр та талархаж яваараа. Та үнэхээр таны эзэн бурхан биш бол эзэн болгоорой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд үнэхээр бурхан үнэхээр хайртай учраас цорын ганц хүүгээ өгсөн. Бидний бүх гэм нүглийг Иесустэй тогсон учраас та бас хөнгөн алхаараа гэж хэлмээр байна. Тэгээд бурхан танд үнэхээр хайртай шүү. Баярлалаа.